Сайн байцгаана уу? Сөүлайтэн байна. За өнөөдөр яагаад дотоод хүүхэдтэйгээ ажиллах нь сэтгэл зүйн шархаа эдгэх суурь болоод байгаа вэ гэдэг талаар ярилцъя. Бидний өнөөдрийн амьдралд тулгарч байгаа асуудлууд байн давтагдаад байгаа үйл явдлууд хаанаас ирсэн бэ? Энэ асуултыг өөрөөсөө асуух бүрт бидний дотоод хүүхэд би 5 настай. Тэр найз маань намайг шоглоход би маш их өвдсөн, эмзэглсэн гэж хариулдаг. Өөрөөр хэлбэл бидний дотор байгаа хүүхдийн сэтгхүйгээрээ тухайн үйл явдлыг маш хүндээр тусгаж аваад хадгалчихсан байдаг. Тэгээд тэр мэдрэмж нь өнөөдөрч таны амьдралд нөлөөлөд байгаа гэсэн үг юм. Хүүхэд 7 нас хүртлээр тархин ихэвчлэн тета долгион дээр байдаг. За тета долгион нь бүх зүйлийг шүүлтүргүүгээр үнэн гэж хүлээж авдаг тийм тархины долгион. Тиймээс тэр үед суулгасан тэр мэдрэмжүүдээ өнөөдрийн том болсон хүний сэтгхүүгээрээ дахин туулахад маш олон зүйлийг уучлж явуулах боломж үүсдэг.